За тоглолтын дээр гээд орцгоё. Тоглолтын эхний үе. Иран болон Хятад улсын дүгэл. За хоёр тамирчин маань талан нас зүрсэн хоёулаа зөв үеийн техникийг илүү давнгаа хийх болов уу гэсэн. Ягаад тэгэхээр бас хамгийн сайн үйлээс урдаа аваад идэг тамирчид маань. За зайн ойрцсон. За хаашаа болоод нөгөөндөө боломж олохгүй үлдээ шууд урагшаа орж зайгаа нөхч байна. Иран улсын тамирчин бол. За энэ бол жинхэнэ жилд биш. Хоорондох зайгаа мэдэрч байгаа. Хэрвээ байранда байгаа тохиолдолд бас Улаанбаалын тамирчин маань оноогоо авна гэсэн зорилготой жийж байгаа. За дундын зайлаа орсон. За мэдээж энэ ойрын зайн дээр маш болгоомжтой байхгүй бол янз бүрийн хөдөлгөөн орж ирдэг. Яг гэвэл ихэн жишгээс онох зай байгаа учраас маш гоё жилдээ хийлээ. Хөлийн уланд бас электрон оомсны улан доор нь бас мэдрэгч байдаг. За нурууны талд нь бас оновчтой жилснээр одоо өөртөө 2 оног ахиулж чадчих чинь хэвчээ болсон тамирчин маань. За энэ бол тамирчин бол санаараа бол унж байгаа. За хүний тэнцвэр бол угаасаа доод хэсэгтээ бол сайн байдаг. Тэгэхээр доошоо жийж байгаа бол айл болох оноо авах тэнцвэрийг алдуулах гэж бол гарнаас дээшээ жийж илүү тийм тэнцвэр алдах хөдөлгөөн гэсэн явдаг. Тэгэхээр тамирчид маань жийж байгаа хөдөлгөөн бол тус бүрдээ бас өөр гэсэн дараа хийх үйлдэлтэй байгаа. Хөл хаан тавихаас эхлээд дараагийн хөдөлгөөн ямар байх вэ гэдгээс хамаарна гэсэн. Сүүлийн 5 секунд явж байна. За Улаанбаалын тамирчин 5 оноотой тоглолтыг хошоодж явж байгаа бол Хятад улсаас ямар За Улаанбаалын тамирчин за дивжнээс зүгтэж гарсан гэдээ торгуулж байна. Тэгээ онооны харьцаа 4-5. За одоо дахиад торуулах нь яах нь? Сайс зүгтээ гарсан. За тэгээд торгуулчих. Контактаар авах үзээд за өөрхөн бодсноос болж байгаа юм. Энэ бол маш эрсдэлтэй үйлдэл тийм ээ. Нэг оноо гарч үдээд үеийн ялтаас хожигдлоор бас боломжтой гэсэн. За өмнө таквондогийн спортын маань дөрмийн онцлог бол мэдээж 3 үе байсан. 3 үеэр хэн хамгийн их оноо авсан ялт байгуулсан бол оноо шинжлэгдээд за илүү давуу талтай болсон гэх юм уу. Ялангуяа одоо хожигдож байгаа тамирчинд дараагийн үед оноо нь дахиж шинээр эхлээд тухайн үеийн ялтаа авчих юм бол оноо одоо харьцаа 1-1 болоод илүү өөрт нь бас давуу талтай нэг боломж өгч байгаа гэж би бас харж байгаа. Өмнө 3 үеэр тоглодог байхад бол онооны давуугаар бол тухайн тоглолт шууд зогсоод эсрэг тамирчинд ялт өгдөг байсан бол энэ удаа үе болгоны ялтаар онооны одоо эцсийн шийдвэр гаргадаг болохоор одоо хожигдож буй тамирчинд маань бас их давуу талтай бас маш гоё дүрм гарч ирсэн байна. Орж ирсэн тийм. За тамирчид хөл шулуун жийж байгаа тохиолдолд хамгаалахад бол амархан байдаг. За энэний үйлдэлийг хийхэд бас хамгаалтанд өртсөн тохиолдолд хийхэд жоохон хэцүү болчиход байдаг. Тэгэхээр зарим хүмүүс нь хөлөө нуурж байгаад ордож байгаа. Эсвэл нэг жийсний дараагийн хөдөлгөөнөө шууд явах юм. Иймэрхүү маягтай тоглолтын тактик боловсруулдаг гэсэн. За энэ одоо хөлөө барьж байгаад хоошоо хөл өргөтөд дээшээ явах гээд байгаа учраас тамирчин манаас тэрийг мэдээд байна. За дөрөндөө бол бас хөлөө бариад 3 удаа жийсэн тохиолдолд санаалга авдаг. Хөлөө буулахгүй бас байгаад байж болохгүй гэсэн. 3 секундын дүрм гэдэг дүрм байгаа. За тоглолтын 2 дугаар үе тоглолт дуусгаад 1 минутын хугацаа үлдсэн байна. За наалтгуул өгсөн тэр 5 дэрэн зүрж гараад цээжинд 2 оноо авч байна. За энэ бол бас хурдан сэтгэж байгаа хэлбэр. За тамирчин
Амир Синагийн хувьд бол өөртөө 2 оног ахиулж чадсан байна. За яг энийг нарийн зүйл харах юм бол тамирчин Хятад улсын тамирчин хөлөө зөөх мэтчлэн хөлөө зөөгөөд гацсан хөдлөн орж ирэхэд шууд ухсъя гэд зайгаа нөхчөж байгаа юм чинь Иран улсын тамирчин. За тамирчид маань сүүлийн 10 байна 20 секундын дээр яаж тамирчин оноо авч байгааг ер нь адилхан тэнцүү байгаа тамирчид биенээсээ яаж оноо авч байгааг бас суралцах юм бол өөр ингэсэн чаддаг зүйлийг илүү чанаржуулах боломжтой. Энэхүү тэмцээний Монгол зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараас тамирчин маань энэ зүйлийг бас маш ойлгохноос суралцах боломжтой гэсэн. Адилхан юм бол өшөглөд байгаа юм шиг боловч нэг нь хожигдоод байгаа тийм. Тэгэхээр нэг өшөглчөөд дараагийн хөдөлгөөн бэлэн байдал маш хурдан авахын тулд хөлөө хурдан болгох юм. Энэ бол үндсэн хийх ёстой зүйлээ гэсэн. За дэвжиний болон шахсан идэж Иран улсын тамирчин маш хөнгөн хэлэхэн бас гараад явчихж байна. За эхний үедээ маш адилхан дүр зураг харагдаж байна. Сүүлийн 3 секунд. Тэгээд дахиж гарах юм бол эрсдэлтэй. За ингэснээр сануулга буюу тэрнээс гарсан юм шүүж сануулга авснаар 2-2 харьцаатай. Тэгтээ контакт илүү байгаа. За энэ дээрээс гарахгүй. За яг өмнөхтэйгээ адилхан ялтыг авч чадчихжээ. За ингэснээр Иран улсын тамирчин Амир Сина Монгол улсын зохион байгуулагдаж байгаа 27 дахь удаагийн Азийн аварга шалгалт тэмцээний аваргын алтан медалийг эзэж чадлаа. Авч чадлаа. Ladies and gentlemen, the final match in the men's weight category up to 74 kilos. Winner is Bakhtiari Amir Sina.